жүүл барин усан доогуур 20,000 байр аялсан. 4-р бүлэг Нед-Ленд. Ахмад Парагут туршлагатай далайчин бөгөөд хөлөг онгоцныхоо амин сүнсэнд байсан юм. Халим дүрст авраг амьтан байгаа гэдэгт тэр чин сэтгэлээсээ итгэх ба түүний ялж далайг чөлөөлөх юм уу эсвэл амь насаа өргөнө гэдэгт тангаргалсан хүн. Хөлгийн багийнхан Ахмадтайгаа санал бүрэн нийлэх агаад номхон далайд орж амжаагүй байхад жирийн туслах далайчнаас эхлээд офицерүүд хүртэл аль хэдийн шурах давирч мангасыг төрүүлж харахаар яарна. Аргагүй дээ Ахмад төрүүлж харсан хүнд $2,000 шагнал амласан юм чинь. Хөлгийг халим агнуурын хамгийн сүүлийн үеийн сайн бүхнээр тонуулжээ. Гарч яд өргөс цумтай мушкетон, задардаг сумтай урт буу, холын зайд мэрэгэн буудах орчин цагийн их буу гээд бүхэд бий. Зэвсгээс гадна хөлөг дээр жад шидэгчдийн хаан, халимны хамгийн чадварлаг анчин гэгдэх Канадын уугуул овсгоо самбай эрд зөрөгт Нед-Ленд өөрийн биеэр явсан юм. Түүнийг чулуудах жаднаас мултрахын тулд халим их ухаалаг байх хэрэгтэй. 40 иргэм насны өндөр нуруутай тэрээр өчүүхэн санал зүрхэд өргөлцөж дүрс хийдэг зантай гадаад байдал ялангуяа зоримог зоргоор харцтай төрөх нь хараа булаана. Энэ хүнийг баг төрсөн онж нийтч бус зантай Нед-Ленд надтай харин дотносон. Урд нь Францын колон басан Квебекийн зоригт загасчдын удам тэрбээр өдгөө мартагдах шахаад буй хуучны Франц аялгаар надтай ярьж билээ. Нед хойд төл орчмын далай тэнгис дэх адад явдал загасчлал халимтай хийсэн тулааны тухай түйс хайлах шиг болно. Гэтэл далай мангас гэж байхгүй гэх үзэл бодолд хийсэн хөлөг дээрх ганц хүн нь бас тэр мөн. Энэ сэдвээр ярих дургүй. 7 сарын 30-ны орой Нед бит хоёр хидэгт тухлангаа хүний нүднээс найдвартай халагдах далай нууцлаг үнийг ширтэн ярилцсан. Миний бие мэдээж далайн хэрсийн тухай яриад түүнтэй үзэлцэх болон янзын хувилбарыг дэвшүүлж гарав. Гэвч Нед ярианаас зайлсхийхийг үзээд би шууд асуусан. Та далайн хэрс байгаа гэдэгт яагаад эргэлзэн баримт нотлохоо юунд үл итгэнэ вэ? Та том биетэй хөхтөн амьтантай өчнөө нүүр тулсан халин дүрст авраг амьтан байгаад хамгийн түрүүнд итгэх хүн баймаар юм. Тийм ээ, би өчнөө халим агнаж жадлаж явлаа. Тэд хэдий том биетэй ч сүүл юм уу соёогоороо хөлөг онгоцны төмрийн бүрээсийг цөмлөж чадахгүй. Гэхдээ далайн хэрс соёогоороо хөлөг онгоцны цөмлсөн тохиолдол олон бий. Модон их биеийг магадгүй. Гэхдээ би нүдээр харахаас нааш халим алуурч халим юм уу далайн хэрс тэгж цөмлөн гэдэгт итгэхгүй. Яг уу авраг 8 альж байж болох юм. Нед 8 альж 500 фут урттай байлаач нялцгай биетэй. Чигээр үлдэх тул хөлөг онгоцонд аюул гойд бат бих соёотой ба халим алуурч халим далайн гахаа адил сэр нуруутан мангас байгаа гэдэгт би итгэнэ. Бас авраг том хүчрэхийг бие махбодтой байх учиртай. Яагаад заавал авраг том байх ёстой гэж би танд нэг жишээ хэлье. Яг одоо таны биеийн 17,000 орчим ам дөрвөлжин см гадарга дээр ирэх агаарын даралт 17,568 кг ачаагаар дарсантай тэнцэж буй. Ийм авраг даралт дор таны бие яагаад гамбир шиг хавтгай болохгүй байна вэ? Гэвэл бие дотор агаарын даралт яг адил учраас тэр юм. Гэтэл усан дор бол байдал ондоо. Хэрэв хүний бие агаараар дүүрдэг бол усыг харин сорж авах аргагүй. Тийм болохоор хэрэв та усанд ердөө 32 фут гүн шумбалаа гэхэд 17,568 кг даралтыг аль хэдийн мэднэ. Гэтэл 350 фут шумбахад даралт 10 дахин ихсэх буюу 170,000 кг хүрэх юм. 32,000 фут шумбах
аваас даралт 1000 дахин өсч 17 сая кг-д хүрэнд овчхондоо та ядах хэмгүй гамбир шиг хавтгай болно гэсэн үг. Чөтгөр. Гэтэл хүнтэй харьцуулах аргагүй. Аврах том амьтан усны гүнд байхын тулд хэдэн тэрбум килограмм ачааг дааж амьдрахад хүрнэ. Үүнээс үүдээд булчин ямар хүчтэй бие махбодын эсэргүүцэл хичнээн их байх нь ойлгомжтой. Байлдааны онгоц шиг 8 ямах зузаан ган төмөр бүрээс хэрэг болох биз магадгүй, гэтэл ийм их чин галт тэрэг шиг хурдалж ирээд хөлөг онгоцыг мөргүүл яах үгүй нэрээ гэж тоо баримтад дийлдэвч бууж өгөх хүсэлгүй нийтлэн утнаад. Гэхдээ далайд тийм амьтан үнэхээр байхаваас таны хэлсэнчлэн авраг хүчтэй байх ёстой гэдэгт бол би итгэлээ. Зөрүүд хүн гуй хэрэг байгаагүйсэн бол Шотланд хөлгийн ослыг та юу гэж тайлбарлах вэ? Энэ бүхэн худлаа яриа байх. За 4-р бүлэг дууслаа. Одоо 5-р бүлэг оцгоё. 5-р бүлэг таамгаар. Манай аялал онцгойд юмгүй үргэлжлэнэ. Гэхдээ замд таарсан халим агнуурын онгоцны хүсэлтээр домох дангууч нээдлэнд 2 чалим жадлаж өгсөн юм байна. 7 сарын 6-нд онгоц Америк ТV өмнөд үзүүр горон хошууг тойроод номхон далайд орж ирлээ. Энэ цагаас хойш далайчдын идэх хилт сэргээд өнөөх авраг усны мандалд бүртийг хий хэмээн өдөр шөнөгүй нүд хуралдуулж гарав. Хэдийгээр миний бие шагнадаас болж тэгээгүй ч бас ялгаагүй усны мандлыг ширтэж нар шарж адар оровч тавцан гүйлэрхэн. Усны мандал дээр халимны хар нуруу хүтийх тоолонд бүгд хашлаг дамнан бүхтээж харуулна. Ойртож очиход жирийн халим байж таарад эгдүүцсэн олны хашгиран дор шалавхан зүхтэн. Уг нь хурц хараа их тус болж мэдхээр боловч нээдлэнд харин ганцаараа өдөржин өрөөндөө номшиж хэвтгийг дээрд үзэх ажээ. Тоомсоргүй байдлыг шүүмжлэх тоолонд тэр надад нэг л хариу барина. Хэрв тийм юмтан үнэхээр байлаа гэхэд бид сохор таамгаар хөөж яваа тул олох нь юу л бол. Хамгийн сүүлд 2 сарын өмнө номхон далайн хойд хэсэгт олж харсан гэх цуу яриа би. Гэтэл мань хэрэгс таны хэлсэнчлэн юр бусын хурдан тул нэг газраа удаан хөвдөггүй байх. Одоо аль хэдийн хол одсон байлгүй дээ. Тэр хооронд хөлөг онгоц экваторын огтолж гараад номхон далайн төв хэсгийг зөрлөө. Их газар ба арлуудын эрг орчмын ус тэр аваргад үехэн тул гүнзгий устай хэсэгт таарах магадлал өндөр юм. Ингээд мангасын элдэвид шидээ үзүүлсэн далайн тэр хэсэгт орж ирлээ. Энэ цагаас хойш хүмүүсийн мэдрэл дээд зэргээр хөвчөрч зүрх дэлсэж нойрыг умартан далайг ширтээд эцэстээ хийм үзэж дуйлан тэрхэн ихсв. Бүхэл бүтэн 3 сар аялж Японоос Америкийн нэрэг хүртэл далайгаар хэрж чиглэлээ банк сольж хөдөлгүүрээ шаттал хурдалж байрандаа хөвж үдсэн ч авраг далайн хэрэгс усан доор арал хөвдөг шүрэн арал хөлгийн сэгдсэн гэд юу ч таарсангүй. Хүмүүс сэтгэлээр унаж итгэлээ алдав. Сэтгэл санаа хоёр туйлын хооронд тултал савчин хий үзэгдэл хөөснөө бүгд шаардаж эхлэхэд Ахмад ганцаараа зөрүүдэлсэн ч удалгүй дарамт шахалтанд ороод 3 хоногийн дотор ямар нэг юм тохиолдохгүй бол эрлийг зогсоох амлалт өглөө. Далайчдын итгэв дахин сэргэж тэнгисийн мандлыг хожим харамсахгүйгээр сайн шүүрдэх санаатай бүгд хашлаг баргадав. Мангасын анхаарлыг татахын тулд элдвийг хийсний дотор олсны үзүүрт том хэрчим өөр өлгөөд араасаа сүү шиг чирнэ. 7 сарын 5-нд Ахмадын өгсөн
амлалтын хугацаа дууссан тул хизээ мэдгүй буцах тушаал буухан дамжиггүй харанхуй нөмөрч сарыг сэмжин үүс салхална. Миний бие хашлаг тохиолдон ширтэж яв. Далайчид шурагт авирч тэнгэрийн хаяа тултал харцаа шидэж офицерууд иш тийм дундан сар уй харцаа шидэж офицерууд иш тийм дундан сар уй цухалцаад усны мандал дээр мөнгөн гялба татуулна. Консул бид хоёр дэмий санааны араас хөөцөлдөж хичнээн цаг заваа барсан тухай гаслан ярилцав. Консул халгалан аль хэдийн гэртээ харж цуглуулгаа төрөлжүүлээд Бабирус гахааг торонд хашиж Парисын олон түмний бүтээл болгож амжих байв. Гэтэл одоо ноён эрдэмтэн шиг нэр цуутай хүн олны доог тохуу болох нь дээ. Яг юмд нээлээ тайван дуу сонсогдлоо. Өө за бидний хайсан зүйл бараг хамар дор байх шүү. За 10 минутын дахин уншиж дуусгачлаа. За энэ юм дээр болохоор зүгээр 3 бүлэг уншиж байгаа. Ер нь нэг бичлэгэн дээр 3 бүлэг уншиж авчихв. За хугацаанаас л хамаарна л да. Тэгээд 11 минут гэдэг бол за болохоор хугацаа байна. За одоо болохоор ер нь бол мангастайгаа таарна. Мангастайгаа таараад тэгээд яг юу их юм л дээ. Гол үйл явдал их юм л дээ. За тэгээд хэрвээ дараагийн юуг уншуулахыг хүсвэл лайкадаар, сабскрайбадаар. За тэгээд бол одоо өөр юмгүй. Эсвэл пол оруулахад энэ бүр 100% санал авсан байсан болохоор би энийг хийж байгаа. Яг зүйлээ насан доор 20 мянган байраа ирсэнтэй хамт байгаад баярлалаа. За баярлалаа.